Нэг хүний эрх ашигаас нийтийн эрх ашиг үнэтэй гэдгээ. Таны харж байгаа энэ орон сууц бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар оролын 27 дугаар байр юм а. 2 дахь айл нийт 200 орчим иргэний авралтын гарцыг таглаад өргөдөл барьсан байгааг та харж байна. Иргэн эст холбогдох албан тушаалууд болон хот дүүргийн удирдлагууд удаа дараадан албан тод өгөөд тусыг эс олжээ. Засаг даргын шуурхай дээр хотын удирдлагууд шийдвэр гаргаж хууль зөрчин баригдсан өргөдлийн барилгыг нуурахаар болжээ. За Баянгол дүүргийн 17 дугаар 66 дугаар байрны авралтын зам гарц дээр өргөдгөж одоо авралтын зам гарцыг хааж өргөдөл барьсан байгаа. Үүн дээр бол дүүргийн газрын алба болон онцгой байдлын хэлтсэн цагдаагийн хэлтсэн хамтраа одоо буулгах арга хэмжээг авч байна. Авралтын гарцыг чөлөөлөх арга хэмжээ авч байна. Энэ авралтын зам гарцыг бол энэ оршин суугчдын аюулгүй байдлын ханх үүднээс бол энэ байрны 40-50 айл болон 200-300 хүний амьсганд эрсдэл учруулж байгаа учраас энийг бол дүүргийн засаг даргын захирамжаар албан буулгаж байгаа. Иймэрхүү байдлаар Орос гарцыг тагилсан явдалтай онцгой байдлын хадуугын тэмцгээ илэрхийлж байна. Нийслэлийн удирдлагч орон сууцны аврах гарцыг тагилсан иргэн аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцоогооч мэдгдсэн юм а. Дахин сануулгад Орос гарцыг хаасан өргөдөл барьсан бол эртхэн буулгахыг сануулъя. Хуулийг эртэд зөрчсөн эрхүүд өөрсдийн өмч хэмээн цуглах нь тийм ч таатай босхийг ажил хариуцсан хүмүүс хийж байсан юм а.